Хичээлээ цааш нь үргэлжлүүлээ. За одоо багшийн хэллэх зүйл бол химийн нэгдэлт атомуудын эсэлтгүүн болон ионтох атомуудын эсэлтгүүнийг хэрхэн тодорхойлох тухай үзэх болно. За энийг мэдээж үзэхийн өмнө бид бүхэн тогтмол эсэлтгүүн хэмтэй нийтлүүдээ мэдчих хэвээр. За энэ мэдээллээс та бүхэн юу ажиглагдж байна? За эхнийх нь дам кодс буюу элементүүдийн эсэлтгүүн тэгтээ тэнцвэр гэсэн ойлголттой. За нэг багш нэг жишээ үзүүллээ. Энэ тохиолсон. За энэ жишээн дээр кальци, хүнэн цааны дан атомтой бодисын эсэлтгүүн хэмнэн тэгтээ тэнцвэр байх нь мөн хүчил төрөгч азот хлорын молекулууд маань мөн тэг эсэлтгүүнтэй байх нь. Тэгэхээр ямар ч дан бодисын эсэлтгүүн хэм маань тэгтээ тэнцвэр гэсэн ойлголтыг авах нь шүү хүмүүстээ. За дараагийн мэдээлэл нь нэгийн агаар шүлтгийн металл нь тогтмол нэг гэсэн эсэлтгүүнийг үзүүлдэг гэж байгаа. За багш нь үлдэх хүснэгт харуулъя. За энэ үлдэх хүснэгтэнд нэгийн агаар бүлгийн маань 1, 2, 3 дахь бүлгийн металлууд маань эсэлтгүүн хэм нь тухайн бүлгийн дугаартай тэнцвэр байдаг гэсэн ойлголтыг мэдж авах хэрэгтэй. За тэгэхээр шүлтгийн металлууд маань бүгдээрээ тогтмол нэм гэсэн эсэлтгүүнийг үзүүлдэг байна. Харин 2А бүлгийн газар шүлтгийн металлууд маань тогтмол нэм 2 гэсэн эсэлтгүүнийг үзүүлдэг байна. За галлиум буюу 7А бүлгийн металл бишүүд маань ихэвчлэн хасах нэг гэсэн эсэлтгүүнийг үзүүлдэг. Гэхдээ хүчил төрөгчтэй нэгдэлтэй нэм нэг гэсэн эсэлтгүүнийг үзүүлдэг байгаа. За энэ шүлтгийн металл болон газар шүлтгийн металлуудын атомын бүтцээр үндэслэж багш нь яагаад ийм эсэлтгүүн үзүүлдэг болсон шалтгааныг тайлбарлая. За багш нь энэ шүлтгийн металлуудын эсэлтгүүн атомын бүтцээр харуулсан зураг байна. За литигээс Франц хүртэл атомын араад усны бүлгийн дагуу дээрээс доошлоход ихсэж байгаа харагдаж байгаа. За энэ атомын бүтцтэй шүлтгийн металлууд маань хамгийн гадналтын давхраандаа бүгдээрээ хичнээн электронтой байх нь өгдөө. За мэдээж нэг электронтой. Тэгэхээр үлэг хүсэнтэнд эзэлж байгаа металлууд маань хамгийн гадналтын давхраандаа ихэвчлэн 1 мөн 2, 3 хүсээ электронтой байдаг учраас хайцангуй цагтгаан сурагчны утга бага учраас электронуудаа дандаа алддаг байх нэ. За ингээд шүлтгийн металлууд маань хамгийн гадналт байгаа нэг электронуудаа алдаж нэмэх нэг гэсэн эсэлтгүүнтэй ионыг үсгдэг байна. Харин газрын шүлтгийн металлууд маань хамгийн гадналтаа 2 гэсэн электронтой учраас 2 электроноо алдаж нэмэх 2 гэсэн эсэлтгүүнтэй ионыг үсгдэг байна. За мөн үүнтэй адилхан галлиумын атомын бүтцийг харуулъя багш нь. За галлиум маань хамгийн гадналтын давхраандаа хичнээн электронтой нөхдүүдээ хараад. За 7 электронтой байна те. Тэгэхээр галлиум маань хамгийн гадналтын давхраандаа батчлалтай хөрөө үсгэхийн тулд 8 электронтой болохын тулд гаднаас 1 электроныг авах нь илүү бага энерги шаардлагатай учраас хасах 1 гэсэн цэнэгтэй ионыг үсгдэг байна галлиум маань. За одоо бүгдээр янз бүрийн химийн нэгдэлт болон ионтох атомуудын эсэлтгүүн хэмийг хэрхэн тодорхойлох дасгал ажил хийцгээе. За үүний тулд бид хүн дараа 2 зүйлийг мэдчих ёстой. За нэгдүгээр нь нэгдэлтэх атомуудын эсэлтгүүн хэмийн нийлбэр нь тэгтээ тэнцвэр байдаг. Харин ионтох атомуудын эсэлтгүүн хэмийн нийлбэр нь тухайн ионы цэнэгтэйгээр тэнцвэр байдаг гэсэн мэдээллийг ойлгож авах ёстой. За багш нь жишээ олоход хамгийн эхлээд калий сульфид гэдэг давсны эсэлтгүүн хэмийг яаж тодорхойлох вэ гэдгийг тайлбарлая. За энэ тохиолдолд калий хөхөр гэсэн 2 элемент өгдсөн байна. За мэдээж энэ 2 элементийн маань тогтмол эсэлтгүүн хэмтэй нэгдлээ эхлээд мэдж явах хэрэгтэй. За калий маань шүлтгийн металл газар нэгийн бүлгийн шүлтгийн металл байгаа. Шүлтгийн металлын эсэлтгүүн хэм маань хэдэд тэнцвэрлэгддэг вэ? Сайн байна. За шүлтгийн металлын эсэлтгүүн хэм маань нэмэх нэгтэй тэнцвэр. За калий маань нэгийн А бүлэгт байрлаж байна. За тэгвэл эхлээд тогтмол эсэлтгүүн хэмтэй нэгдлийнхаа эсэлтгүүн хэмийг бичье. За калий нэмэх 1 гэж бичгэнэ. За одоо энэ тохиолдолд хөхрийн эсэлтгүүн маань мэддэхгүй хувьсах эсэлтгүүнтэй байгаа учраас одоо бүгдээрээ олно гэсэн үг. За тэхийн тулд тухайн элементийн эсэлтгүүн хэмийг атомын тоогоор нь үржүүлэх ёстой. За калий
2 атомоос тогтож байгаа учраас нэмэх 1 гэсэн эсэлтгүүн хэмийг 2-оор хөвчүүлнэ гэсэн үг. За тэнцүү нэмэх 2 болох нэ. За тэгвэл кали ба хүхэр гэсэн энэ 2 атомын эсэлтгүүн хэмийн нийлбэр нь хэдтэй тэнцвэлээ өгтүүдээ? Ааха, тэгтэй тэнцүү байгаа. За тэгвэл энэ хүхрийн эсэлтгүүн мэддэхгүй байгаа тэнцүү тэг байх нэ. За тэгвэл калийн эсэлтгүүн маань нэмэх 2 удаад хүхрийн эсэлтгүүн маань хэд байвал тэг болох вэ өгтүүдээ? Сайн байна. Хасах 2 ээжж тэг болох нь. За эндээс хүхрийн эсэлтгүүн хэм маань хасах 2 гэсэн утгатай болох нэ. За энийг бид хүн юу гэж ойлгох ёстой вэ гэвэл калигийн 2 шиг атом маань тусдаа нэмэх 1 гэсэн эсэлтгүүнтэй хүхрийн 1 атом маань хасах 2 гэсэн эсэлтгүүнтэй гэж ойлгох нэ. За дараагийн багшийн тайлбарлах жишээ бол аммиак буюу NH3 гэсэн нэгдэл байгаа. За аммиакийн эсэлтгүүн аммиак гэдэг нэгдэл дотор байгаа азот ус төрөгчийн эсэлтгүүнийг бид олно гэсэн. За тэгэхээр тул энэ 2 элементийн маань тогтмол эсэлтгүүнтэй нэгдлэлтэй мэдэх ёстой. За ус төрөгч маань металл биштэй нэгдэхдээ нэмэх 1 гэсэн эсэлтгүүнийг үзүүлдэг. Металлтай хасах 1 гэсэн эсэлтгүүнийг үзүүлдэг. За одоо тэгвэл ус төрөгчийн маань эсэлтгүүн маань тогтмол учраас нэмэх 1 гэж бичлээ. За ус төрөгчийн атом маань хэдэн 1 атом биш хэдэн атомоос тогтож байгаа нүгдүүдээ 3 атомоос тогтож байгаа учраас нэмэх 1 гэсэн эсэлтгүүн хэмээ 3-аар хөвчүүлнэ гэсэн. Тэнгүүл нэмэх 3 болох нэ. За эндээс бидний юу мэдж явах ёстой лөгдүүдээ? Азот болон ус төрөгчийн эсэлтгүүн хэм маань тэгтэй тэнцүү гэсэн мэдээлэл ашиглаад одоо энд хэд гэсэн утга байх юм бол энэ хоёрын нийлбэр тэгтэй тэнцүү болох уу? Мэдээж хасах 3 байж тэгтэй тэнцүү болох нэ. За ингээд азот маань 1 атомоос тогтож байгаа учраас эсэлтгүүн хэм нь хасах 3 болох нэ өгдөөтэй. За үүнийг бид юу гэж ойлгох ёстой вэ гэвэл азотын азотын 1 ширхэг атом хасах 3 гэсэн цэник эсэлтгүүн хэмтэй ус төрөгчийн 3 ширхэг атом байна гэсэн үг. Тус нэмэх 1 гэж ойлгох нэ.